Бид нэр Галат номын 5 дугаар бүлгийн төгсгөл хэсэг дээр ерөнхийдөө өнөөдөр очиж байгаа. Өнгөрсөн 7 хоногт хэрвээ та нар санаж байгаа бол бид нэр хэрвээ бид нар сүнсээр явахгүй бол хэрвээ бид нар зөвхөн хуулиар явах юм бол бид нар бие биенийг шүүмжилдэг, хаздаг, хайрдаг, хавирдаг, цөлмдөг, сүүлдээ бүр ингээд сөөрүүлэх эзэг хэмжээний ийм аюултай нөхцөлд байх юм шүү, байгаа юм байна шүү гэсэн ийм зүйлийн талаар ерөнхийдөө ярьсан. Яг гэвэл тухайн үеийн галаатчуудын дунд ирсэн юдэжүүлэгч нар тэднийг зүгээр сайн мэдээгээр амьдрахаас гадна дахиад бас хуулиар амьдрах ёстой гэсэн ийм буруу сургаалыг тэднэр түгээсэн байсан. Тийм учраас маш олон Христ итгэгчдийн хувьд ялангуяа хэрвээ бид нар 5 дугаар бүлгийн өнгөрсөн 7 хоногийн хэсгийг ингээд санаж байгаа бол тэдний дунд бие биенээ иддэг, цөлмдөг, бие биенээ буруутгадаг, шүүмжилдэг, бие биенээ улам доош оруулдаг ийм нөхцөл байдал ерөнхийдөө үүссэн байсан ийм хандлагатай ерөнхийдөө харагддаг. Тийм учраас Паул тэднэрт юу гэж хэлсэн гэхээр та нар бие биендээ хайраар үйлчлэх бас сүнсээр явах ёстой байгаа. Хэрвээ түхэхгүй бол та нар хуулийн дор байна. Хэрвээ сүнсээр явж байвал та нар хуулийн дор ис байна гэсэн ийм зүйлийг хэлсэн байна. Өнөөдөр бид нар үргэлжлүүлэн энэ хэсгээс үргэлжлүүлэн ярилцсан. Тэрний өмнө бүгдээрээ нэгэн зүйлийг өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Яаж бид нар бусдад хайраар үйлчлэх вэ? Яаж бид нар яг сүнсээр явах юм бэ? Яг энэ зүйлийг Паул энэ хэлэхдээ хэд хэдэн анхааруулгыг бас урамшууллыг бас тэр байтугай бид нар Христийн дотор хэн болсон бэ? Дээрэс нь бид нар ямар зориулт гаргах ёстой вэ гэсэн талаар Паул үргэлжлүүлэн хэлсэн байна. Тэгээ өнөөдөр бүгдээр хамтдаа 5 дугаар бүлгийнхаа 19 дугаар ишлэлээс хойш 5 дугаар бүлгээ дуустал буюу 26 дугаар ишлэлийг дуустал бүгдээр хамтдаа уншицгаая. За та нар хараараа би уншия. Харин махбодын үйлс нь 19 дугаар ишлэлээс. Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар тачаал, садарлал, шүтэн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архиталт, утгагүй наргиж зингэх зэрэг нь юм. Би урд нь та нар сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлийг үйлдэгчд нь Бурхны хаанчлалыг өвлөхгүй. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирах юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл тачаалынханд хамт загламай цовдлсон ажээ. Хэрэг бид сүнсэнд амьд байгаа юм бол мөн сүнс дотор явцгаая. Бид нэг нэгнээ өдөөнсөрж өөр зураа атаархан сайрхахгүй байцгаая. Амен. За энэ ч Паул хоёр янзын ингээд маш олон зүйлс дурдсан ийм зүйлийг хэлсэн. Нэг нь бол махбодын, нөгөөх нь сүнсний илэрлийн талаар. За энэ хоёрын эсрэг дэрсэг байр суурийн талаар 16 дугаар ишлэлдэр ерөнхийдөө хэлсэн байна. Ер нь энэ та нарын махбодны эсрэг бол сүнс байдаг. Сүнс бол махбодын эсрэг байна. Махбод нь сүнсний эсрэг байна. Энэ замаар та нар өөрсдийнхөө дуртай зүйлсийг хийхгүй харин сүнсний дуртай зүйлсийг хийх ийм зорилготой юм а гэсэн ийм зүйлийн талаар хэлсэн. Тэгээд энэ нь яг юу вэ гэдэг талаар нэг талаар Паул энэ чи хэлж өгч байна. Нэгдүгürt бол анхааруулга. 19 дугаар ишлэлээс хойш ингээ харах юм бол сэрэмжлүүлэг энэ чи явж байна. Анхаарч байна. Махбод ер нь яг юу хийдэг юм бэ? Махбодын үйлс нь яг яаж харагддаг юм бэ гэж. Энийг гайхаад ах юм ерөөсөө байхгүй. Энэ бол маш илэрхий гэж энэ чи 19 дугаар ишлэл дээр. Илэрхий. Obvious тийм ээ ойлгомжтой. Хараад энэ бол махбодих гэж та нар мэднэ гэж. Тэгэд энэ хэлсэн олон янзын гим нүглүүдийг ерөнхийдөө бид нар 4 хэсэгт харж болно. Нэгдүгээр хэсэг нь болохоор бэлгийн гим нүгэл. Энэ болохоор ерөнхийдөө хамгийн эхлээд энэ хэлээ завхаар бүх янзын бэлгийн гим нүглийн тухай ярьж байгаа. Гэр бүлээс гадуурх болон гэр бүл болоогүй байх үеийн бүх хаврын тухай ярьж байгаа. Нөгөө талаар болохоор энэний ямар бузар вэ гэдгийг илэрхийлсэн үг явж байгаа. Бузар тачаал гэж. Ямар хэртэй,
ямар буртагтай, ямар болонгартсан бэ гэдэг тухай. Нөгөө талаар садралал гэж ингэж хэлж байгаагаараа ерөнхийдөө маш тийм ирээц хэргүй байдлын тухай ярьж байгаа. Одоо манайхаар айлгүй байдлын талаар ярьж байгаа. Замбраагүй байдлын тухай ярьж байгаа. Өөрөө тиймэрхүү одоо зүйл ямар ч одоо хууль дүрм байхгүйгээр ийм чиг шугам байхгүйгээр амьдрах тухай ярьж байгаа. За ийм нэг талын юм гим нүгэл байна. Нөгөө талын дараагийн одоо гим нүглийн хэсгүүд ингээ харах юм бол одоо мухар сүсгийн гим нүгэл байж байгаа. Шүтэн шүтлэг болон эд шитгэж ярьж байна. Бурхны хууль дээр одоо хэлэхдээ бол та нар надаас өөр шүтэнтэй байж болохгүй гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл Бурхнаас өөр ямар нэгэн зүйлийг шүтэж мөргөх юм бол та нар одоо энэ Бурхны харин хуулийг зөрчиж байгаа юм асуудал ийм одоо амьдралтай байна гэж. Мэдээж хэрэг Христэд итгэж хүмүүст одоо Паул хэлж байгаа. Гэхдээ Паул хэлж байгаагаараа одоо Христ итгэж хүмүүс ингээл өөр Бурхны шашинд очиад мөргөөд байна гэсэн ийм санаагаар магадгүй хэлээгүй. Харин хүмүүсийн сэтгэлд байдаг Бурхнаас дээр гэж үзэж байгаа альва шүтэний тухай ярьж байгаа. Тэр нь магадгүй мөнгө төгрөг байж болно. Магадгүй алдар нэр байж болно. Магадгүй байр суурь байж болно. Магадгүй өөрийнхөө хийж байгаа ажил төрлөөр бахархдаг байдаг болно. Гэхдээ тэр нь бахархаж болно. Бурхнаас дээгүүр гарсан алив шүтэнүүдийн тухай энэ ярьж байгаа. Шүтэн шүтлэг тэгээд эд шид гэж байгаагаар мухар сүсгийн тухай ярьж байна. Ямарваа нэгэн зүйлийн дундуур хэрвээ хамаагүй гарчих юм бол надад муу юм тохиолдчих юм болоо эсвэл ямар нэгэн зүйл ингээ хийчих юм бол намайг сайн болгочих юм болоо гэсэн юм мухар зүйлс одоо сүсгийн тухай ярьж байна. Иймэрхүү зүйл бол ерөнхийдөө гим нүгэл. Энэ бол махбодын хүсдэг зүйл. Угаасаа л хүмүүс одоо автоматар ерөнхийдөө мөн чанар нь өөрөө ийм юм а гэж. За дараагийн гим нүглийн тухай хэрвээ бид нар харах юм бол нийгмийн харилцаан дах гим нүглийн тухай ярьж байна. За энэ чинь маш олон зүйлс багтж байгаа. Дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал гэж эдгэр зүйлсийг ерөнхийдөө хэлж байна. Эдгээр нь хүмүүсийн харилцаанд маш одоо уршигтай. Хүмүүсийн махбод бол ер нь тийм дандаа дайсагнжил байдаг. Бие бинийгээ дандаа атаархдаг, төөрхдөг, илүүрхдэг, эсвэл дургуутсдаг, эсвэл хонзогндог, хорсдог, ямар нэгэн замаар өөртөө тавлаг ус байдал үүсэх сэтгэлд чинь ямар нэгэн муу юм болох юм бол хэн нэгэн хүний буруу байх ёстой. Хэн нэгэн хүн намайг буруутгаж जैन, доош хийж जैन, буруу хэлгэж जैन, намайг л буруутгаж जैन гэсэн ийм бүх зүйл дандаа нийгмийн харилцааны гим нүглүүд байгаа. Энэ бол бурханд тааламжгүй. Хүмүүсийн махбод бол өөрөө ийм зүйлийг үйлдвэрлэдэг. Хинээс ч заалгах хэрэггүй. Махбодын үйлсүүд гэж энэ хэлсэн. Дараагийн 4 дахь одоо хэсэг зүйлс нь болохоор илүү одоо мэдрэмжийн гэх юм одоо sensual гэж ярьдаг л да. Тэр нь болохоор архиталт болон утга учиргүй наргидсан гэх гэж. Архиталт гэж хэлж байгаагаар донтолт бүх төрлийн янзын тийм ээ өөрийгөө ямар нэгэн зүйл ингэж алдсан иймэрхүү амьдралын тухай ярьж байгаа. Энэ бол гим нүгэл юм а гэж. Утга учиргүй найрлагдсан гэх гэж. Энд чи ямар үгээр хэлсэн бол оржи гэж өөрөөр хэлбэл замбраагүй амьдралын тухай ярьж байгаа. Зүгээр л олонний дунд байж хашгирч ингэж марцхан шүд замаа гоожуулж замбраагүй ийм амьдралын тухай ерөнхийдөө хэлэхдээ утга учиргүй энэ чи юу гэж хэлсэн байгаа лээ? Наргиж цэнгэх гэж хэлсэн баг. Хүмүүс магадгүй өөрхөн махбодод хамгийн сайн зүйл нь тэр байх л гэж боддог л байх л да. Архит уух юм бол ингээл тийм өөрөөсөө тасраал тийм ээ. Бүр сайхан сэтгэл төрөөл ухаанаа алдаал. Тэгэл магадгүй наргидсан гэх юм бол ерөөсөө тэр амьдралын янз бүрийн амьдралд ирж байгаа янз бүрийн хүнд хэцүү нөхцөл байдал хариуцлага энэ бүх зүйлээ зүгээр магтаал хэсэгхэн хугацаанд ч гэсэн өөрийгөө аз жаргалтай гэж ойлгож тэгж боддог. Тэгж тэрийг наргих, цэнгэх гэж хэлж байгаа. Энэ бүх зүйл бол махбодоос гардаг. Энэ бүх зүйл бол гим нүгэл. Энэ бүх зүйл махбодын үйлс гэж одоо Паул хэлж байгаа. Энэ зөвхөн Паул хэд хэдэн олон янзын жагсаалтууд хэлсэн байдаг. Гэхдээ тэр бүгд жагсаалтууд дандаа өөр. Энэ нь зөвхөн одоо хүмүүсийн махбодоос гардаг олон янзын гим нүглүүдийн зүгээр л жишээ нь зүгээр л эхлэл нь тоо томшгүй болон янзын зүйлс байгаа. Гэхдээ энэ одоо зүйлсийг Паул онцгойлон хэлж байгаагаар магадгүй
галаатчуудын чуулгануудын дунд яг иймэрхүү одоо нөхцөл байдал магадгүй үүссэн байсан. Дөрөв илжсэн нэг талаар нэг хэсэг хүмүүс нь хуулийг дагдаг. Тэгээд дандаа шүүмжилтэй ханддаг. Дандаа нөгөө хуулиар амьдардаг болохоор дандаа асуудал нь дандаа хүнд хүмүүсийг буруутгасан тийм ээ. Ийм нөгөө талаар болохоор licentious буюу зүгээр дур зоргоор амьдрах. Эзэн намайг аварсан чи өстө би яасан ч яадаг гэсэн ийм байдал тэнцээ магадгүй үүссэн байсан учраас тэнцээ энэ олон янзын гим нүглүүд үүрлсэн байсан. Тэр суглааны дотор. Тийм учраас бие биенээ хэмлэх, бие биендээ одоо буруу үлгэр дуурайар үзүүлэх, чуулганыхаа хувьд Бурхны өмнө ариун бус байдалтай одоо ийм амьдрах, ийм нөхцөл байдал тэнцээ үүссэн. Тийм учраас Паул энэ ч сануулж байгаа. Ер нь махбодын үйлс бол илэрхий, тодорхой. Хүнээс асуух юм байхгүй. Бурхны хуулийн эсрэг үйлдэгдэж байгаа. Ариун бус. Хүмүүс өөрөө зүрхэндээ мэддэг энэ бол нэг л буруу даа гэж. Энэ бүх зүйлсийг энэ бүх зүйлс чинь юу вэ гэдгийг сануулж байна. Тэгээд тийг сануулж хэлэхдээ ингэж хэлсэн. 21-р ишлэлийн төгсгөл хэсэг. Би урд нь та нарт сануулж ирсэнчлэн дахиад та нарт энийг дахиад сануулъя гэж. Тэр нь юу гэхээр ийм зүйлсийг үйлдэгчд нь Бурхны хаанчлыг өвлөхгүй гэж хэлж байгаа. Энэ бол айгүй хүнд хэцүү тийм ээ чанга хэлж байгаа. Өвөж чи хэрвээ эдгээр зүйлсийн аль нэгийг хийх юм бол чи зүрхэндээ хинэгэн хүнийг дургуутсах юм бол дайсгах юм бол өвзөн ядах юм бол буруутгах юм бол чи Бурхны хаанчлыг өвлөхгүй гэж хэлж байна. Магадгүй тэгж хэлэх энэ чи хараа Бурхны хаанчлыг үйлдэгчдэн гэж ингэж хэлж үйлдэгчтэн гэж хэлж байгаагаараа үйлдэгчтэн гэсэн байна. Үйлдэгчтэн гэж байгаагаараа тэр нэг грек прасо гэж үг байгаа. Тэр үг нь болохоор тийм зүйлийг дандаа практис хийдэг бол дандаа байнгын заншил болгож ингэж үйлсээр байдаг бол тэрнээс ерөөсөө салахгүй байгаа бол тэрэндээ дуртай байгаа бол үйлсээр л байгаа бол гэсэн ийм санаагаар хэлж байгаа. Тэр нэг удаа хийчих юм бол гэсэн ийм үйлдэлийн тухай энэ чи яриаг. Тэр гэрэг хэлэн дээр яг одоо цагаар бас хэлж байгаа. Яна бистанра уучлаарай. Би дахиж тэхгүй. Би ястаа гимшиж гэнэ гэж зарим хүмүүс эзний өмнө ирдэг. Тэгэл том удалгүй яг нөгөөдөгтэйгээ. Тэгэл энэ олон жилийн Христ итгэлийн амьдралын бас тийм хүмүүстэй зөндөө таарч ирсэн. Тэгэл өөрийнхөө тэр гим нүгэлтэй амьдралыг бүр амар олон хүмүүс тараагаал намайг өстө өрөвдөөч би ийм сул дорой амтан би өстө ийм гим нүгэлтэй амьдралтай. Тэгэл тийм учраас та бүхэн намайг уучлан өршөөж дахин босгон байгуулаач намайг гэж. Тэгэл хэсэг хугацааны дараа дахиад нөгөө юм. Тийм хүмүүст Паул энэ юу гэж хэлж байна. Энийг ингээд заншил болгон үйлддэг. Дандаа тэрийгэ хийсээр л байдаг. Ийм хүмүүсийг бол Бурхны хаанчлыг өвлөхгүй. Нэг талаар та нар аврагдсан хэсгийг нэг бодоод үзээч гэж хэлж байгаа. Та нар хулгай хийдэг бол нөгөө хулгайгаа хийсээр л байгаа бол та нар худал хийж залилдаг бол тэр худал хийж залилангаа дандаа хийсээр л байгаа бол хүмүүсийг магадгүй хуурж болно. Гэхдээ Бурхныг бол хуурж мөнхийн усад ордно гэж байхгүй гэдэг тухай хэлж байгаа. Магадгүй хин нэгэн хүн бид нар ийшээ гарч яваад халирч унаа шалмаагийн дунчлаа. Амар муухай болчлаа. Тэгэх юм бол гэс яваад цэвэрлээд хууцнараа угаагаад усанд ороод магадгүй цэвэрхэн болохыг хүснэ. Нөгөө шалмаагтаа хэвтэл баймааргүй байгаа. Тийм биз дээ те? Тиймэрхүү алдаа нүглийн тухай бол энэ ч Паул яриаг. Харин нөгөө нэг шалбааганда хэвтмээр гоо. Гахаа жоохон тиймэрхүү штэ. Хахааг яаж угаасан? Буцаал нөгөө шалбааган дээр очиод гівдэх дуртай. Ягаад гэвэл гахаа юм чинь шалбааган дээр баймаар байна. Гэтэл гим нүгэлтэй амьдралдаа нөгөө махбодын хүсэл дотроо тэрэндээ айгүй дуртай. Баймаар л нөгөө донтол дотроо нөгөө л нэг буруу үйлдэл дотроо нөгөө л муу мухаа дотроо нөгөө л гим нүгэл дотроо нөгөө л амьдралын хэм маяг дотроо хэвээрэл байгаад ах юм бол Паул энэ чи мөнхийн улсыг ер нь өвлөөгүй гэдгээ мэдэх үү гэж. Чиний аврал чамд байгаа юу үгүй юу гэдэг дээр чин асуудал байна. Болохоос та зүгээр нэг унж босоод байгаа зүйлийг чи ярьдаг. Махбодын үйлс нь бол илэрхий. Есүс өөрөө хэлсэн. Аливаа модыг жимсээр нь танина.
Тэр хүмүүсээс юу гарч ийн, юу хэлэгдэж байна, ямар юм бодож байна, ямар юм сэтгэж яаж амьдарч байна, тэрийг нь харах юм бол тэр хүний дотор нь юу байгааг мэднэ гэж. Паулын чи яг л тийм утгаар энэ хэлж байгаа. Бурхны хаанчлалыг ийм мах бодын хүсэлтэй хүмүүс өвлөхгүй гэж. Харин та нар сүнсний үр жимстэй байх хэрэгтэй гэж. Энд ч дахиад сануулга явсан одоо урамшуулал явж байна. Харин сүнсний үр жимс нь бас мэдээж хэрэг бас илэрхий. Үр жимс учраас харагдана. Нэг талаар махбод бол үйлсүүдтэй айгүй олон үйлс ярьж байна тэнцээ. Харин сүнсний үр жимс бол нэг. Сүнсний үр жимсүүд гэж хэлээгөө. Сүнсний үр жимс нэг л үр жимс. Тэр үр жимс нь дотроо яг тэр үр жимс дотор юу байгаа юм? Одоо бид нар журж, оранж идэх юм бол тэр дотор юу байдаг вэ? Энэ гашуун, тэгээд С витамин юу байдаг? Дотор янз янзын юмнууд байгаа тийм ээ. Тэрнтэй адилхан тэр дотор юу байна? Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инэрл, сайн сэтгэл, итгэмж, дүлгөөн зан, өөрийгөө захирахгүй юм а гэж. Эдгээр 9 үр жимс. За 9 үр жимсийн тухай бол наривчлал яриад байхгүй. Биднэрт ийм гоё ном байгаа. Манай Монголын Библийн сургуулиас орчуулж гаргасан шүү дээ, тийм ээ. Тэгээд 9 үр жимсийн талаар яг энэ нэшлэлээр дээр Кристофер Райт гэдэг зохиолч энэ жижигхэн хөөрх юм номыг бичсэн байгаа. Тэгээд та нар энийг уншаарай. Ариун сүнсний үр жимстэй амьдрал гэж юу вэ гэдэг талаар. Эхний 3 үр жимсийг ингээ харах юм бол энэ нь яг бурхантай харилцах харилцаанд гардаг үр жимсийн тухай байгаа. Хайр, баяр баясгалан, амар тайван. Өөрөөр энэ бол бурхнаас ирдэг зүйлс. Хайр, агапе хайрын тухай ярьж байгаа. Баяр баясгалан. Тэр баяр хөөр нөхцөл байдалтай үл хамаарах баяр хөөр. Амьдрал чинь хэцүү учраас тэр баяр хөөр чаалга болохгүй. Тийм баяр хөөрийн тухай ярьж байгаа. Тэгээд амар тайван. Гадаа ямар ч шуугантай, дайн дажинтай байсан ч сэтгэл дотор байх амар тайвны тухай чи ярьж байгаа. Эхний 3 дандаа бурхнаас ирэх тэр үр жимсийн тухай ярьж байна. Дараагийн 3 нь болохоор бусадтай харилцах харилцаанд гарч байгаа үр жимсийн тухай. Хамгийн эхлээд төвчээр. Бусдыг төвчнө гэдэг бол заримдаа хамгийн хэцүү байдаг. Инэрл, сайхан сэтгэл. Энийг заримдаа бид нар яг монголчууд бол их өөдрөг үзэлтэй хүмүүс юм л да тийм аа. Хүмүүсийн дотроос ундран гардаг сайхан зүйлс гэж боддог. Мэдээж хэрэг бурхан хүн болгоны дотор хүн болгоныг өөрийн төрхөөр бүтээсэн учраас хүмүүст ийм сайн сэтгэл гардаг. Бид нар үргэлж ээжийн сайхан сэтгэл, эхийн сайхан сэтгэл, эцэг эхийн сайхан сэтгэлийн тухай гэж ярьдаг. Гэхдээ энэ сайхан сэтгэл бол дандаа байдаггүй. Тэр сайхан сэтгэлтэй хүмүүс бас хүмүүсийг үзэн яддаг нөгөө талдаа. Тэр сайхан инэрлтэй хүмүүс бас хүмүүсийг хорлох аюултай. Тэр сайхан төвчээртэй хүмүүс нэгэн өдөр төвчээрээ алдах аюултай. Харин бурхнаас ирэх тэр сүнсний үр жимс бол бусадтай бид нар банк штэ ийм нөхцөл байдалд харьцуулах ийм үр жимсийг ургалдаг гэж. Дараагийн 3 сүүлийн 3 тэр үр жимс нь болохоор өөрөө өөртөөгөө харилцах харилцаанд хэрэгтэй ийм үр жимсүүд байна. Тэрний үр жим итгэмж. Итгэмжтэй байдал. Заа нь бол заа, үгүй нь бол үгүй. Бурхны өмнө дандаа ороо бусгаа байдаггүй. Алга болчдгоо. Бусгаж тийм ээ. Ишээ тийшээ хөлбөрчдгөө. Нэг хэлсэн юм мартчихдгөө. Тийм итгэмжтэй байдлын тухай ярьж байна. Тэгээд дүлгөөн зан. Дүлгөөн байдал. Бардамнал биш. Сайрхал биш. Онгороо биш. Тийм ээ. Бидний бурхнаас өгсөн бэлэг авьяасын дагуу тэгж онгорхгүй. Харин улам дүлгөн, улам даруй. Ийм байдлын талаар. Монгол тийм үг гэдэг шүү дээ. Эрдэмтэй хүн дүлгөөн гэж. Харин Библийн дагуу сүнстэй хүн дүлгөөн байх хэрэгтэй. Сүнстэй хүн. Тэгэд бас өөрийгөө захирах гэж. Өөрийгөө захирна гэдэг бол бас л их том ажил шүү дээ. Хүмүүсийг захирах гэдэг. Өөрийгөө яа гэж ич. Өөрийгөө захирах бол магадгүй хамгийн хэцүү. За ийм сүнсний үр жимсүүд бол сүнснээс ирж гин гэж. Жимсүүд гэж олон тоон дээр бол биш гэсэн тийм ээ. Нэг. Яг хөө зарим эрдэмтэд яагаад энийг нэг тоон дээр ингэж хэлсэн юм бэ гэдэг дээр
Хэлэхдээ түрүүний хэлсэн шиг ер нь нэг л үр жимс. Тэр нь зүгээр л ургахтаа дотроо ийм 9 одоо талсттай гэх юм уу? Одоо алмазаар яриул тийм ээ талсттай. Ийм одоо жимс ургахна гэж. А зарим эрдэмтнүүд болохоор энийг юу гэж хэлэхээр Паул энэ биш те. Тэр жимсийг хайр гэж хэлж байгаа юм байна. Яг тэгвэл өмнө нь бас хэд хэдэн удаа хайрын тухай ярьсан. Паул. Та нар хайраар бусдад үйлчил гэсэн. Хөршөө өөрийн адил хайрл гэсэн. Ийм зүйлийг ярьсан учраас магадгүй сүнсний үр жимс бол хайр байх. Харин тэр хайр дотор бусад нөгөө 8 нь багтж байгаа гэж. Хэрвээ хайртай байх юм бол баяр хөөртэй байна. Амар амгалан байна, төвчээртэй байна, инэрлтэй байна, сайн сэтгэлтэй байна, итгэмжтэй байна, дүлгөөн зан там нь өөрийгөө захирахтай байна гэж. Тэгэхээр бид нар энэ сүнсний үр жимсний одоо талаас ингээд харах юм бол Паулын чи урамшуулж байгаа нэг зүйл нь болохоор нэг талаар ганц тоо, нэг л үр жимс гаргаж байгаа. Ийм их олон янзын үр жимсийг би одоо яаж гаргана гэдэг биш. Нэг л үр жимс гарч. Тэгээд нэгхэн үр жимс учраас тэр нь зүгээр тэгшхэнтэй ургана гэж хэлэх юм уу да. Өөрөөр хэлбэл энэ юус яг өв тэгш ургана. Нэг л жимс дотор энэ бүх зүйл байгаа учраас. Энэ бол ариун сүнсний бэлэг авьяасаас өөр. Ариун сүнсний бэлэг авьяас бол яадаг вэ? Би багшлах бэлэг авьяастай гэхдээ надад удирдах бэлэг авьяас байхгүй гэж хэлж болно. Тийм үстэй те? Бэлэг авьяасын тухай. Би авралын зав тараах бэлэг авьяастай. Гэхдээ надад юу гэдэг юм? Хүүхдүүдтэй үйлчлэх бэлэг авьяас байхгүй ч гэдэг юм. Хэлж болно. Бэлэг авьяас бол нэг нь байж, заримд нь байгаа юм, заримд нь байхгүй гэж болно. Харин сүнсний үр жимс бүгдээрээ зэрэг ургана. Би уг нэг дөлгөөнлөө. Гэхдээ би ууртай гэж хэлж болохгүй гэсэн үг. Тийм ээ. Би их баяр хөөртэй л дөө. Гэхдээ надад одоо юу гэдэг юм юу нь байхгүй гэх юм. Сайхан сэтгэл нь байхгүй гэж хэлж болохгүй гэсэн үг. Энэ үр жимс бол ерөөсөө тэгшхэнтэй ургадаг үр жимс. Сүнсний үр жимс. Хэрвээ бид нар дүлгөөн зангаар сайжирж байгаа бол бид нар бас төвчээрээр сайжирж байгаа. Бид нар бас өөрийгөө захирахгүйгээр сайжирж байгаа. Бид нар бас одоо сайхан сэтгэлээр, инэрлээр бид нар сайжирж байгаа гэсэн үг. Тэр үгүй бол бүгдээрээ л үгүй. Нэг нь айгүй мундаг, нөгөөдхөд нь байхгүй байна гэж байхгүй. Тэрүүгээрээ сүнсний үр жимс ялгаатай. Нөгөө талаар сүнсний энэ үйлс бол биш. Тийм учраас надаас би хийгээд гаргаж ирсэн юм бол биш. Манай нэг пастор яг энэ талаар ярьж байгаад нэг юм инээдтэй юм хэлжсэн. Бид нар өөрөөсөө гаргах гээд хамаагүй шахах юм бол дээрээс янз бүрийн бодол буруу юм, доороос янз бүрийн бас буруу юм гаргаж ирнэ. Жимс гарахгүй байх гэж. Харин сүнсний үр жимс учраас энэ бол алгуурхнаар ургана. Махбодын үйлс бол нэг дор 1 секундын дотор гарч магадгүй. Гинт уур хилэн бадарч магадгүй. Гинт үзэн ядалт өгч магадгүй. Харин сүнсний үр жимс бол алгуурхан ургана. Нөхцөл байдал бүрдэх тэр үед ургана. Одоо бид нар боргоцоо аваад боргоцоог ингээ харах юм бол мод биш. Гэхдээ л энэ боргоцоо яг таарсан хөрсөндөө таарсан нар устай байх юм бол сагалгар том сайхан мод болно гэдгийг бид нар мэдж байгаа. Тэр дотор өгөгдөл нь байж байгаа. Мод болох өгөгдөл. Тэрнтэй адилхан сүнсний үр жимс дотор тэр бүх зүйл ургах өгөгдөл нь байж байгаа. Энд гэхдээ алгуурхнаар ургана. Нар, ус, хөрсөн зүв байх хэрэгтэй бол. Тэр нь яг юу вэ? Паулын хэлж байгаагаар бол сүнс дотор байх. Сүнсэн дотор байх. Сүнстэй хамт байх гэж. Тэр үр жимс бол гарцаагүй ургах үр жимс. Хэрвээ сүнс дотор байвал шүү дээ. Нар нь байвал, ус нь байвал, тийм ээ, хөрсөн зүв байвал гарцаагүй ургана. Надаас урахгүй байхаа гэж хинж бодох хэрэггүй гэсэн үг. Энэ бол гарцаагүй ургана. Хүмүүсийн дотроос. Заримдаа бид энэ яста амар муу хүн гэж. Тэгэхээр тийм ч хүн байсан. Хэрвээ сүнс дотор байвал тэр хүний дотроос гарцаагүй. Яг тэр хүн өөрөө ургуулаагүй. Сүнс ургуулж байгаа учраас. Сүнс ургуулж байгаа учраас тэр хүмүүс дотроос сайн тэр сайхан энэ бүхэн хэлсэн энэ үр жимс маань ургах болно. Энэ бол гарцаа байхгүй.
Нөгөө талаар энэ сүнсний үр жимс бол юр бус их. Энэ бол гайхамшиг гэж хэлж болно. Магадгүй бид нар заримдаа би угаасаа сайхан сэтгэлтэй. Тэр угаасаа л дүлгөө. Тэр угаасаа л уур багтай. Тэр угаасаа сайхан сэтгэлтэй, хүмүүс тусалдаг, инэрлтэй гэж хэлж болох юм. Гэхдээ хэрвээ бид нар энэний яг тод илэрлийг харъя гэх юм бол жоохон жоохон бараан жишээн дээр хэлж болох юм. Өнөөдөр олон янзын Христэд итгэсэн хүмүүс гэрчлэлээ хийдэг. Тэгээд тэр дотроос заримдаа шорон оронд орсон, аимшигтай гэмт хэрэгтэн байсан хүн Христэд итгээд гэрчлэлээ хийж байгааг бид нар заримдаа сонсдог. Тэгээд тэд нар гэрчлэлээ хийж хад энэ бол өөрөө ч би мэдгүй гайхалтайгаар би өөрчлөгдсөн. Би өөрөө ч мэдгүй. Би өөрөө ч гайхахаар ийм зүйлийг Бурхан надад хийж өгсөн гэж. Энэ бол гайхамшиг. Сүнсний үр жимс бол өөрөө гайхамшиг. Хэдийгээр бид нар магадгүй хүмүүсийн нүдэнд дүлгөөн, хүмүүсийн нүдэнд сайхан сэтгэлтэй байгаа ч гэсэн бидний дотор бас уур дурлж идэг. Хорсол асч идэг. Харин тийм зүйл байхгүй ч юм бол энэ их гайхамшигтай үстэй. Гайхалтай үстэй. Тэгэхээр сүнсний үр жимс бол өөрөө хүнээс биш учраас энэ бол ер бус юм байдаг. Тийм учраас Паул тэр хүмүүст нэг талаар анхааруулсан Махбодын үйлс чинь бол ийм. Энэ бол аюул олон юм байгаа. Энэ гих зэрэг юм аа гэдээ бүр энэ чинь хэлсэн. Тийм зэрэг юм байна гэж. Харин сүнсний үр жимс бол нэг. Тэр нь бол яг тэгш алгуурхнаар галцаагүй ер бусын замаар ургана. Та нар өөрөө өөрсдийгөө тэрлүү ингэж чиглүүлээд нүур амаа будаад ах шаардлага байхгүй. Та нар модноос ингэж жимс ургах гэж хахад татаа том болгож чадахгүй үстэй. Жижигхэн ийм боловсцсон байгаа юмыг ингэх тусам аягуулд үхэн. Тийм үстэй. Махбод ч оролцох юм бол шүү дээ. Харин сүнсний үр жим бол гарцаагүй ургана гэж Галатиханд Паул нэг талаар урамшуулан хэлж байна. Урамшуулан хэлж байна. Тэгээ 24 дугаар ишлэл дээрээс харах юм бол Паул буцаад нөгөө Махбод руугаа орж байгаа. Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн Махбодыг бузар хүчил тажаалахын хамт загламад цовдлсон гэж өнгөрсөн цагтаар хэлж байгаа. Цовдлсон. Бид нар бусад бүх хүсэл мөрөөдөл муу муха хүсэл мөрөөдөл гэх юм уу? Хүсэл тажаал гэх юм. Энэ бүх зүйлээ бид нар загламад цовдлсон. Яг тэгвэл бид нар Христэд итгэсэн учраас гэж. Яаж? Тэр маань бол бүгдээр уг нь бол загламад хадагдаад өнгөрсөн. Бид нар боли ингэж амьдрахгүй. Би яг жинхэнэ Христ итгээд яг зөв замаар би явнаа гэд шийдсэн. Яг тэр үед аль хэдийнэ цовдлогдсон гэж хэлж байна. Махбод маань уг нь бол гэтэл өнөөдөр хүртэл нөгөө махбодтойгоо бид нар тэмцээр байж байгаа. Одоогоос нэг 1500 жилийн өмнө амьдарч исэн Августин гэдэг нэг хүн байгаа юм л да. Тэр бол залуудаа маш муухай амьдралаар амьдарч исэн. Маш их садар самуун ийм амьдралтай ийм хүн байсан гэж байгаа. Тэгээд тэр өөрийнхөө нэг дурсамжид бичгтээ нэг удаа ингээ гудамжаар явж исэн чинь нэг эмэгтэй дуудсан. Августина би байна Августина л гэдгсэн. Тэрийг сонсоод Августин шууд таньсан. Ягаад гэвэл тэр садарж исэн маш олон эмэгтэйчүүдийн нэг нь байсан. Тэгээд Августин өөртөө тэгж хэлсэн гэж. Би таньж ин гэхдээ энэ бол би биш. Би бол өөр хүн. Тэр Августин яваагүй энэ ч гэж өөртөө хэлээд цааш алхсан гэсэн ийм түүх үүдэг. Бид нар айл хэдүүнэ Махбодын хүслийг, бузрыг загламад цовдлсон гэж Паул ч сануулж байна. Нэг талаар та нар цовдлогдсон штэ гэж хэлж байна. Та нар аль хэдийнэ Христтэй үхсэн. Өөрөөр хэлбэл тэр Махбод чинь биш та нар. Паул өөрөө юу гэж хэлсэн бэлээ өөр нэг загтал дээр амьдарч байгаа нь би биш харин миний дотор амьдарч байгаа эзэн юм а гэж. Филиппоид бичсэн загтал дээр. Энэ амьдарч байгаа нь би биш. Харин миний дотор байгаа тэр амьдарч байгаамаа гэж. Августины яг түүх өнөөдөр яг биднэрт юуг сануулж байна. Бид нар Махбодын энэ уруу татлага
хамт хулгай хийж, худал хийж, залиланджсэн хүн чинь чамд дуудах юм бол очихгүй байх гэсэн үг. Цаашаа хараад явна. Би өөртөө хэлнэ. Үгүй нөгөө залилангийн пүүжи чинь би биш шүү дээ одоо гэж. Нөгөө нэг донтоо дээшээ нариг зингэх дуртай бай. Ууж идэх дуртай байсан хүн чинь би биш одоо. Би цовдлогдсон. Би цоош шинээр гэж. Коринт хотод бичсэн захиалтаа Паул юу гэсэн? Энэ бол шинэ бүтээл болсон. Хуучин бүх юм өнгөрсөн. Шинэ болсон шүү дээ гэж. Паул энэ одоо хэлж байгаагаар тийм учраас бид нар 25 дугаар ишлэлээр үргэлжлүүлээд одоо тийм учраас бид нар сүнсэн дотор амьдрах хэрэгтэй гэж. Махбодын одоо үүс нь маш илэрхий. Тийм учраас тэрнээс зайлах боломж бий. Тэр бол уг нь цомдлогдсон. Харин яаж тэрнээс зайлах вэ гэвэл 25 дугаар ишлэлээр сарах юм бол та нар сүнсэн дотор хэрвээ та нар амьд баймар байвал та нар сүнс дотор явцгаа. Сүнс дотор явцгаа гэж ингэж хэлж байгаагаар энэ ингээд цэргүүд ингээд яг нэг игнээ жагсдаг штэ. Жагсаал. Яг тэр дайлхан хөлний илүүлээд сүнстэй хамт шогомноосаа гарахгүй алах гэсэн ийм санаагаар хэлж байгаа. Шогомноосаа гарахгүй гэж алах. Яг хөлний илүүдэн алхаа гэж. Сүнс дотор яв, сүнсээр яв гэж хэлж байгаагаар. Энэ хэрвээ бид нар ус байна. Усанд хэрвээ бих ингээд стаканта усанд ингээд бих дүрчих юм бол ус маань яг уу бихтэй болоод ингээд цэнхэр юм харамгтай болно. Тэрийг яаж одоо цэвэр болгох вэ буцаагаад? Яаж цэвэр болгох вэ? Дээрэс нь ус хийгээл ах юм бол нөгөөх нь хайлж урсаад ингэсээр хагаад сүүлдээ нөгөө бихтэй ус маань бүгд байхгүй болоод цэвэрл ус сар дүүрэн стаканта үлдэн бид нар. Тэрнтэй адилхан бид нар сүнсээр л тэр шогомноосоо гарахгүй илүү хөдөлгөөн хийхгүй гэж би заримдаа хэлдэг штэ. Илүү хөдөлгөөн хийхгүй. Яг юм хараад сүнснээр тэр жагсаал дотроо явах юм бол бид нар арга байхгүй сүнсний үр жимстэй амьдрна гэсэн үг. Яг гэвэл тэр ургуулж байгаа нь би биш. Би зөвхөн жагсаалдаа л явж байгаа. Зөвхөн тэр сүнс дотроо л явж байгаа. Харин ургуулж байгаа нь болохоор жинхэнэ сүнс дотор хэрвээ бид нар амьдарч байвал буюу амьд байгаа бол гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар сүнс дотор бол жинхэнэ нөгөө нар, ус, хөрсөө бид нар авч ийн гэсэн үг. Тэрнээс хазаачих юм бол тийм юм байхгүй. Дандаа махбодын юм л үлдэнэ. Энэ хоёрын дунд хорон зай гэж байхгүй. Эсвэл махбодоор, эсвэл сүнсээр амьдрна. Энэ хоёрын дундуур айл айлантай амьдрна гэж байхгүй. Тийм учраас 26 дугаар ишлэлдэр Паул дүгнэж тэгж хэлсэн байна. Бид нэг нэгнээ өдөөнсөрж өөр зураа атаархан сайрахгүй байцгаая. Галаачууд яасан? Уг нь сүнсээр явах хэвээр хүмүүс харин хуулиар явахыг хичээсэн. Хуулиар явна гэдэг чинь яасан? Махбодын одоо үйлсийг өрнүүлэх их маш боломжтой ийм одоо нөхцөл байдал үүс газар утсан. Харин сүнс дотор явах юм бол сүнсний үр жимсийг ургуулах юм нөхцөл байдал дотор орно. Хэрвээ сүнсний үр жимстэй одоо амьдрмаар байгаа бол та нар сүнсэн дотор байх хэрэгтэй. Тэгхийн бол бид нар тэр нэг нэгнээ өдөөнсөрж буюу нөгөө бие биенээ цөлмөж идэж хазаж тийм ээ цөлмөхгүй, сүрүүлэхгүй бас атаархан сайрахгүй гэж. Ер нь бол ингээд бид нар одоо алив муу муухай зүйлсийн эхлэл дандаа дотроос эхэлдэг гэж хэлсэн байгаа тийм ээ. Бидний гаднаас оруулж байгаа зүйл биднийг бузруулахгүй харин бидний дотроос гарч байгаа зүйл биднийг бузруулдаг гэж. Энэ атаархал, энэ сайрхал бол хүмүүсийг хөнөөдөг. Хүмүүс атаархаснасаа болж хорон сандаг, хонзогндог, муу юм хийдэг. Атаархаснасаа болж хүмүүст ховжив ярьдаг, худал үнэн хэлдэг, гүтгдэг. Ийм зүйл хийхгүй тул та нар яг сүнс дотор яв. Сүнс дотор явна гэдэг чи яг юу гэсэн үг? Ямар нэг юм дотор орох юм. Эзний бидэнд өгсөн үгийн тэр шугамн дээр л алах гэсэн үг.
Бид нар өөрсдийнхөө хүч чадлаар инэрэнгүй, сайхан сэтгэл, дүлгөөн, бие захирах чанарыг магадгүй эзэмшиж чадахгүй. Энэ бол хэцүү угаасаа. Харин сүнс дотор байвал тэр нь гарцаагүй ургах болно гэж. Гарцаагүй тэр жимс гарч ирэх болно. Амен. За тэгээ бүгд хамт эзний өмнө ирээд залбирцгаая. Бурхан их эзэн минь танд баярлалаа. Тэгээд өнөөдөр та бас үгээрээ дамжуулан биднийг ятгсан урамшуулсан учраас тэгээд их эзэн минь таны сүнс дотор амьдрахад, таны үгийн дагуу дуулууртаагаар амьдрахад та бас туслаарай эзэн. Энэ бүгдийг Есүсийн нэрээр гун залбирлаа. Амен.